Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 45 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл таанд тандаа байна. To be loved, be lovable. Of it. За дахиад нэг өөрийнхөө нэрийг бүтүүлдэггүй хүнтэй таарчлаа. Гэтэ яг энэ үг маань ингээд хинч хийсэн байж болохоор тийм ерхий утга агуулгатай өглөө л та. Бусдад хайрлагдахыг хүсвэл хайрлагдах бэлтгэлтэй бай. Хайрлагдах боломжтой бай гэх юм уу? Бид нар нөгөө нэг зөвхөн хайр гэдэг зүйлийг нэг юм гаднаас, бусдаас, өөр хинэгнээс ингэж заавал авах ёстой гэж бодож ерөнхийдөө бол нэг амьдралынхаа нэлээд олон жил өнгөрүүлсэн гэж үздэг. Тийм хүмүүс нэлээд олон гэж бодож байна. Гэтэл яг үнэндээ тэр хайрыг хүлээж аавна гэдэг нь өөр амар тийм хэцүү. Хэрвээ та ингээд өөртөө эргэлздэг, өөртөө итгэдэггүй, тэгээд өөрийгөө хэн нэгэнд хайрлуулах тийм үнцэнтэй гэдгээ мэдэрдэггүй, тэрэндээ итгэдэггүй байх юм бол мянга танд бусад хүмүүс ингээд чамайг хайрлаа, би чамд хайртай гэд хүрээд ирсэн ч гэсэн та тэднэрт итгэхгүй. Тэгэл одоо нөгөө танд хайртай хүмүүсийг та ингээд гомдоож эхэлдэг. Тийм ч учраас альва нэг нөгөө харилцаанд ялангуяа хэрвээ энэ нөгөө нэг эсрэг хүссэн ингээд тийм романтик талтай харилцаа байх юм бол хүн өөрийгөө эхлээд бэлтэж байж ямар нэгэн байдлаар юм тийм хосын харилцаанд орох нь тэр харилцаа удаан үргэлжлэх тийм юу болж өгдөг. Суурь нь болж өгдөг. Хэрвээ та ямар нэгэн байдлаар одоо жишээ нь бэлтгэлгүй өөртөө нэг л итгэж өгөхгүй энэ харилцаа ер нь бүтэн гэж тэгж бодохгүй байх юм бол нөгөө тал маань мянга хичээсэн ч гэсэн тэр маань бүтггүй. Тэгэж ингээд нөгөө нэг хоёр биенийгаа ялангуяа тэр хүн чинь танд бас нэлээд тийм чухал хүн байгаа штэ. Тийм хүнийгаа гомдоох тийм үйлдэл битгий гаргаарай. Тэгэд нөгөө талаараа хэрв таны ойр дотны эсвэл хайртай хүн чинь энэ хүү яг сэтгэл зүйн бэлтгэл тэр хүнд байхгүй байх юм бол та мянга хичээсэн ч гэсэн энэ зүйл үргэлжлэхгүй. Тийм болохоор одоо нөгөө нэг юу их нэг үг байдаг л да. Би тэр үгэнд бол үнэхээр дуртай, би үнэхээр яг тэр үгэнд итгэдэг. Яг тэгэл үнэн болохоор хайр гэдэг нь дан ганц хайр байгаад болдог юм биш ээ. Хайр нөгөө нэг цаг хугацаа үнэхээр их чухал. Үнэхээр их хайртай байсан ч гэсэн буруу цагтаа учрах юм бол тэр бол ер нь аль цаашаагаа явахгүй. Яг л тэр шиг хэрв та өөртөө итгэлгүй эсвэл нөгөө тал чи өөртөө итгэлгүй бол та мянга хичээгээд эсвэл нөгөө тал чи мянга хичээгээд тэр бол бүрэн дүүрэн аз жаргалтай харилцаа үүсэх ямарч боломжгүй байна. Тэгээд энэ маань өөрөө таныг сэтгэл зүйн хувьд одоо маш хүнд байдалд оруулаад ер нь яг энэс үүдсэн бас нөгөө токсик харилцаанууд бол зөндөө байдаг. Тийм болохоор та бүхэн хин нэгэнийг хайрламаар, хин нэгэнд хайрлуулмаар байгаа бол та хайрлуулах бэлтгэлээ хангасан уу гэдгийг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Тэгээд нөгөө талаасаа хин нэгийг хайрламаар байвал энэ хүн надад хайрлуулахад бэлэн байна уу гэдгийг бас нэг бодоод үзээрэй. Тэр бол үнэхээр чухал асуулт гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл сонссон бол доор комент хэсэгт зүрхэн эможи үлдээгээрэй. Тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлцгөөе. Та бүхэндээ баярлалаа.
365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таамт Панда.